Сайн байцгаана уу хүмүүдээ. Энэ миний охин Тара. Би баяр засагчраа нэг Sweet Ocean хамтлагийн эгчнэрийн зүгээс дуудсны дагуу бит хоёр хөөрхөн хүүхдүүдтэйгээ хамтраад ном унших хэрэгтэй байгаа. Ингээд бид тэр өнөөдрийн ном болохоор Бомбардагийн 4-р ном, тэр 4-р номон дээр нь явж байгаа. Чулуун тоглоом гэдэг энэ номыг уншиж өгч. Сайн миний охин юу гэсэн бэ? Энэ юм юу гэхгүй. За тэгэхээр за нөгөө чинь тоглохгүй явж байгаа шүү миний охин. Ямар сайхан өдөр вэ? Сараана хоёлоо гол дээр очиж жагаад айлграл тоглож үзээ аюу. Чи хараа цайгаж ханж байгаараа би хөрөө ороод ирье гэдэг нэг бомбардаг том юм шиг тийм яг юм мөрийн унсан мөрийн хардаг. Чи мөрөөс унж үзсэн юм яг. Ийм шилбүүрээр мөрөө гэдэг унсан юм. За хор дээр ирээ гэдэг хэрэг гисэн юм. Тэгсэн чи энэ болохоор мэ хэдэн хоног явж миний охин 1 2 7 хургатайгаа явж байгаа юм тий. Тэгээд мач монгол хүүхдүүдэд тэр болгон тоглож надад цаг гардаггүй бөгөөд хоньны бэлчээрт мөн ус төдөнд явах гэх мэт ажлын завсраар тоглож нааддаг гэж юм. Айгу завгүй тэгээ озм явах тий. Хонио хариулна, ээж аваад туслан ингээ зөндөө ажилтай байдаг. Тэгээ хонио ингээ хариулж явах хоорондоо л тоглож амждаг байна шүү дээ. Тэгээд хүүхдүүд хургаа туусаар гол бараад болов голын гэрэг дээр бомбардай сараан хоёр урд өрсөн чулуун тоглоом гэрн өрөөтөө сүндэрлж байлаа гэж. Миний хаард ийм олон жолоогаар ингээд тоглоом гэр хийдэг байгаа миний хаард. Тэгсэн чинь бозоохоо зурман штэ. Чак гэдэг ингээд дуурж байгаа зурман тэгсэн чинь ингэж штэ. Бозоохоо хүмүн бид гэртээ ирлээ дээ гэж зурман тэрсэн сайн нэг амар хөөрхөн тэгсэн чинь ас алаг ямааны өөхөр милай улац улаан ямааны өөхөр милай гэж чик гэж юу гэж юм юм. Чулуугаар гал асах гэж чулуугаар юм тий галцсах чинь зурман гэсэн тусал чинь тээж явах. Тэгсэн чинь за байз энэ ямар чулуу байна алуу гэ өөр гой чулуу хайж байгаа юм бомбартай. Бомбартай хүрээнээс авах бэлгээ сонгоё ядан завгүй тонголсноо. Өөрийгөө зах дээр байгаа гэж төсөлж чинь тийм явах. Аахта сайхан цай чаннаа гэж хартаа сараа сайхан чамчихсан чинь суусан нутаг буусан хангаа урдаас угтаж хойноос өршөх болтугай гэдэг нэг сүг өргөж чинь тий. Гараа ингээд сүг өргөдөг байхгүй. Тэг гэрийн голд байрлах тулгын 3 чулуун дээр 2 чулуу хавирч гал асаанаа. Тогоо маягийн хэлбэртэй чулуу тавьж ус хийв гинэмнийх. Энэ яг тогоо ширэгдэж байгаа. Цайгаа сүлж буймд хөдөлгөөн хийгээд тогоогоо таглаж цай бослоход чулуун шанагаараа самарлаа гэж юм яг ингээд. Сараан гэрээс гарган цанийн дээжээ тэнгэр хангаад өргөлөө гэд цаний хэсгийг хэлж өгдөг шүү дээ. Тэнгэр хангаад заавал цаний хатаж өгдөг. Бод нөхөр нь ирж шít бомбартай. Цахаас ирж юм яхаар чү гэрч брррр гэж асуухж байгаа тарагч хинаартай брррр гэсэн чи шилбүрэн морьтой бомбартай хөө гэрийн гадна ирж борноосоо бон орж ирлээ гэсэн чи та сайн явж ирвүү гэхнэр нь аюу гоё хүндэтгэлтэй хамт яаж байгаас минь яхаа гэсэн чи сайн явж ирлээ сайн сууж байвуу амар таваа болц та цай уу гэсэн минь яхаа гэсэн чи аяган доторх цай нар зөө гэж байна энэ бол айл гэрийн амар тайван байхын бэлэгдэл шүү гэж минь яхаа цайгаа ууж байгаа юм чи дотор нь юм шиг яахгүй тийм яг цайгаа ууж байгаа юм шиг ингээд үзүүлсэн чи та сайхан цай байна да гэж ууж тийм яг хөрөө орохдоо чам дээлэн торгоолаа торгон дардаа энэ шүү дээ дээлэн торгоо дээлэдэг даав гэдэг чинь яг тийм айгуу гоо чулуулж ирсэн байгааз энэ их юмар яах нь вэ та амар хөөр хариулж идсэн чинь бомбардаа сараанд хідэн бор нэг хавтгай бол хөх болон ногоон чулууг өврөөсөө гарган өгвөө. Энэ хүрээнээс авч ирсэн бэлэг ажээ. Цэц гэдэг сурмын энд ингээ явчих. Тоглоо явчих. Тэгсэн чи хөөхөн хүүдээ ээж нь шин дээл аясан гэдэг нөгөө цэц гэдэг нөгөө зурмандаа дээлж өгсөн мэт тий. Сараа нь өврөөсөө зурманд таарах дээл гаргаан өмсүүлэх мэд хөдөлгөөн хийсэн гинэ. Нөгөө хий гэж байгаа тийм нэг дээл ингээ хийцэн юм шиг ингээл өврөөсөө гаргаж ээж нь хөөхөн хүүдээ хөөхөн дээл аж өглөө гэж гараа ингээл тэгсэн мэт тий. Ингээд шин дээлийг мэлалахаар бозоохог ойртолов бомбардай төв царай гарган хоолоогоо засаад урд хормоо дээр нь унагадаа гიშгэл хойд хормоо дээр нь хонь хураг харьяал эдийн сайныг мөрөндөө эрдмийн сайныг цээжиндээ эрдэм номтой их тустай хайртай ээж аавдаа ачлалтай сайн хүн болоорой гэд хөрхийдээд энийг гэсэн чи цэц гэдэг нөгөөд нь гайхсан зурман гэсэн чи химээ бозоохон шинэ хувцсанд ерөөл өргөө шин дээлийнхаа минийхаа ингэж ерөөдөг байх юм шүү дээ. Тэгсэн чи хүүгээ хөлд оруулъя. Энэ мэрч шатаа тарана гэсэн шин. Тэгээ одоо ганцаараа
зогсог. Гэт нөгөөх нь нөгөө амар давхдаг штэ өгөн тэ зурм. За миний хүү аав дээр гин тарина. Зурм бомбардаг яаварсан шүү. Тэгсэн чи нөгөөх нь аав дээр очиж чин тарина үү? Тэгсэн чи бүтсэнгүй та дахиад тэр дахиад 4 хүлдээд мөлтчихлээ штэ. Хизээ хөлд орох хүүхэд вэ гэл амар дууралцсан тийм яг. Хизээ хөлд орох хүүхэд өс чи босоод гүйхгүй дээ миний хөө гэцээтэй юу хөрх. Тэгсэн чи бомбартай би ч юм саний юм үзүүлээ гэдэг гардаа ингээд нууцсан байна. Тэгсэн чинь ээдрээд хайлах тоглоомод ясаар хийсэн, ясан модоор хийсэн онсон тоглоом гэх юм яах вэ? Энийг ингэж учрыг нь олж ингээд энийг наан цаана шаагаад байхгүй. Оюун ухаан хөгжүүлдэг энэ тоглоомуудыг өвөө хийж өгсөн юм аа. Энэ шагааг утсаар гүйлгээд нөгөө талд нь гаргана гинэ. Яаж тараа юм жижиг нөхөр энэ шагааг гаргах вэ? Энэ жижиг нөхөр. Гэсэн чи энэ тоглоомыг би чанд бэлгэлээ. Гэсэн чи ямар гоё юм бэ? Баярлаа. Гэхдээ чи өөрөө тоглоомгүй гэсэн чи зүгээрээ өвөгийн хийсэн өөр олон тоглоом байгаа гэдэг санаа хэлсэн байна. Гэсэн чи одоо хоёлаа сөмбөр бол тоглоё. Тгий сөмбөрөлөг яа тоглох юм нэхэ. Гэсэн чинь энэ юу вэ? Тийшээ орж болох уу гэсэн чи болохгүй. Азар тангарна гэсэн чи өгөр орж болох уу гэсэн чи болохгүй. Буурд хийрнэ гэдгсэн. Бомбартай хороонуудаас зангидан сөмбөр бол босгоо гэнэ юмнийхаа ингэ зангидсан чи зангидтаа. Аа гэсэн чи ийш орж орох уу гэсэн чи юу гэсэн юмнийхаа болохгүй. Азар тангарна гэсэн тий. Тэгвэл өгөр ч орж ил доо гэсэн чинь болохгүй. Буурд хийрнэ гэсэн тийм юм яах. Гэсэн чи хээ чи гараа тавиач чи булхаас ч яаштай гэдгсэн чи үгүй харин самбаатай барьж авлаа гэд энийг хурууг нь барьж авд юм тараа чи ингэсэн байж нь яах вэ тий. Ингэсэн байж байгаагууд ийш оронгууд чи ингэж базж авах хэрэгтэй юм бэ. Тэгэд тоглолт юм байж тийм яах. Тэгсэн чи друг гэл мөр тавьж ирж нэрдэ. Бас аим жинжин болгоод тавьж ирж. Тэр хэн байсан бэ гэвэл хүү ирж байна гэсэн чи нохоо хорио гэдгсэн мэн. Тэгс чи тийм байх хүү ирж байна. Тэгээд баруун зүгээс дахин ирсэн гээж нь цоохор даганаасаа хусгийн бууж гэрт орвоо. Фүү гэдэг хөс харцсан тэгэж явах.